Мондаг хоёр хүүхдээ шагнаа. 다이저브? 어시요 보세요. Recording stopped. Амен. Халелуя. Бидний эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийнхөө хүндэтгэл мөрөдийн цуглаанаа хэлцгээе. Тэгээ бүгд хамтдаа суудлаасаа босоод эзний үгнээс хамтдаа уншицгаая. Матай 5:14-өөс 16. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээр хот нуугдаж үл чадна. Хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үлсийг хараад Тэнгэрдэх эцгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө ийхүү гэрэлтэйг. Амен. Бүгд хамтдаа залбирanгуйцгаая. Яг одоо энэ цагт эзэн рүү зүрх сэтгэлээ хандуулаад, оюун бодлоо хандуулаад Есүс Христийг эзэн тэг өнөөдрийн Токио Монгол цуглааныг өнөөдрийн хүндэтгэл мөрөглийг эхлээс дуусах хүртэл эзэн та удирдах болтугай. Та чиглүүлэх болтугай. Ариун сүнсээ та энэ газар байгаач. Ариун сүнсээ та одоо хүн бүртээ хамт байгаач. Та зүрхэнд нь байж энэ газраас өөртөө магтаалыг аваач. Үндэглийг аваач. Бүх алдар магтаал, бүх хүндэл нь зөвхөн бидний эзэн Есүс Христэд байх болтугай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгдээ эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Хончид баярлан хөгжөлтөөд Хончид баярлан хөгжөлтөөд юутай баясгалан тавэ
яваад Бэтлехэм рүү хурж очоо Мэндэсээ ихэзний та Христостэй симханы өвдөг сөгдөг Амен. Эцэст алдар магтаалн байх болтугай. Амен.
Надаас чилүүргөө мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Амен. Тийм ээ, таны хайр Тэнгэрээс чилүү. Таны хайр надаас чилүүгүй. Амен. Тийм ээ. Таны хайр надаас чилүүргөө мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Тийм ээ, таны хайр шинэ өглөөмэ. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Таны хайр чи нүглөөмэ чи нүглөөмэ мандах нарт чи надад санагнаа. Тийм ээ. Таны хайр өглөө бүр шинэ өглөө. Шинэ үнэхээр тэр мандах нар шиг. Таны хайр үнэхээр бидний үргэлж үнэхээр хайрлсан. Вау. Таны хайр яасан их вэ? Яасан нэгүүлсэнгүй. Яасан тэр юм шинэ өглөө мэт гайхалтай вэ? Оо Есүс. Тийм ээ эзэн. Та өөрийнхөө үгэн дээр хэлсэн. Матай 3:8 дээр гимшил зохистой үр жимс гарах гэж. Гимшлээр дамжуулж эзэн та ажиллаа идэг. Бид таны өмнө үнэхээр гимшилтэйгээр очиход эзэн та ариун сүнсээ болгож өөрийн ажиллаа идэг. Тэгээд үнэхээр тэр усан үзмийн мод адил, тэр инжирийн мод адил та биднэрт үнэхээр үр жимс өгөхөөр тэр өөрхөн үгээ
зүйлсээ өөрийнхөө зан чанараа, өөрийнхөө хандлагаа биднийг сургадаг, биднийг хүмүүжүүлдэг, бидний нөхцөл байдлаас үл шалтгаалж эзэн та үнэхээр хүн бүрийн зүрх сэтгэлд хүрдэг аваа. Их эзэн тань шиг үнэхээр бидний зүрх сэтгэлд хүрэх Бурхан гэж үгүй. Намайг хайрлаж, намайг хүмүүжүүлж, миний үнэхээр ойлгохгүй байгаа зүйлийг ойлгуулж, миний үнэхээр бууж өгч чадахгүй байгаа зүйл дээр буулгаж, юуг хэлэх ёстой, юуг хэлэх ёсгүй, юун дээр эзэн таны үнэхээр тууштай байж, үнэхээр буруу таныг тэр буруутантай хамт алхахгүй. Харин тэр хүмүүсийг үнэхээр эзэн таныг нүдээр хайрладаг. Тэр хүмүүсийг үнэхээр Есүс Христийн хараар хайрладаг. Өнөөдрийг хүртэл үнэхээр эзэнтэй хамт байсны төлөө талархаж байна аваа. Та бол үнэхээр хүмүүний зүрхэнд хүрдэг Бурхан. Их эзэн тань шиг зүрхэнд хүрэх хинч үгүй. Цаг хугацаа өнгөрөхөө би мэдсэ. Надад эзнээс хинч үгүй. Их эзэн тань шиг, их эзэн тань шиг шиг миний зүрхэнд хүргэж үгүй. Их эзэн тань шиг миний зүрхэнд хүргэж хинч үгүй. Цаг хугацаа өнгөрөхгүй би мэдсэ. Надад эзнээс хинч үгүй. Их эзэн тань шиг, их эзэн тань шиг миний зүрхэнд хүрэх хинч үгүй.
хугацаа өнгөх иймэтсэ надад эзнээс хинч үгүй. Тийм ээ эзэн. Үнэхээр цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл өнгөрөн одоход та надтай хамт байна. Баяртай, баяр хөөртэй, аз жаргалтай. Гүнэг зовлонтой. Аргаа барах үед үнэхээр ямар ч шийдэл байхгүй. Ямар ч шийдвэр байхгүй. Ирээдүйг хав харанхуй. Юуны төлөө гэж амьдарч байгаа мэдэхгүй. Тэр үед эзэн та тусаж авдаг. Та үнэхээр өөрийнхөө тэр хүмүүсийг үнэхээр хаанчлалынхаа алдрын төлөө үнэхээр дууддаг. Тэгээд дуудаа та үнэхээр босгодог, хүчрхжүүлдэг. Тэгээд тэр хүнээр дамжуулаад эзэн та өөртөө алдрыг авдаг. Та тэр хүчрхэг нэгнээр та алдрыг авдаг. Та хамгийн доороос үнэхээр тэр хамгийн шалбаагтаа унсан тэр шахруу гэсэн тэр хүнээр өөртөө алдрыг авдаг бурхан. Бардамжтаар биш. Сайрхагчаар биш. Өөрийгөө тэргүүн тавьдаг биш. Эзэн минь ээ, баярлалаа Иесус. Өнөөдөр үнэхээр баяраа пастрыг энд байлгаж. Үнэхээр эзэн таны хүсэл байж. Энэ газарт үнэхээр таны үгийг үнэхээр номлохоор зогсож байгаа нь эзэн таны төлөвлөгөө, таны хүсэл. Өнөөдөр өгөгдөх үг бүрийг өнөөдөр өгөгдөх үнэхээр тэр биднэрт өгөгдөх үг бүрийг эзэн таны мотор татгаж байна. Баяраа пастраар дамжуулаад эзэн та үнэхээр өөрийнхөө үгээ биднэрт өгөөд үнэхээр тэр үгээр дамжуулан таныг алхаж хэрэгжүүлсэн нэгэн байлгаж өгөөрэй аваа. Бүх алдар магтаал, бүх хүндлэн бидний эзэн Есүс Христэд байгальтугай. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхаглацгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон Маригаас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үд зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулдагда 3 хоногийн дотор үхлээс дахин ямарсан. Тэгээд тэнгэр додож агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэт суудалд заларсан. Дахин ирж үгсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хөө бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгд хамтдаа баяраа пастрыгаа урьж байна. Нэг хоёр. Халелуя. Амен. Эзэн талархъя. Бидний бурханд алдар нь байх болтугай. Амен. Тэгээд удаан хугацааны дараа уулзцааж байна бүгдээр. 7 сараас хойш Бурхны бас тогтоосон цагийг ирнэ гэж хүлээгээд итгээд залбираад тэгээд дунд нь бас өөр сонголтууд хийх зүйлсүүд гарч ирсэн ч гэсэн ямар ч байсан Бурхны бас төлөвлөгөө, Бурхны бас ажил хийгдэнэ гэж итгээд хүлээгээд тэгээд өнөөдөр
та нартайгаа уулзж байна. Тэгээд өнөөдөр бас Тэжимо пастортай уулзаад өнөө удирдлагын багийнхан бид нэр хамт уулзаад бас шийдвэрээ гаргалаа. Тийм шийдвэрээ гаргалаа. Тэгээд ер нь бол ингээд цуглаан ийм шийдвэр гаргасан гэдэг надад бол хэлсэн. Тэгээд тэр нь болохоор яг нөгөө эхнэр битэрийн ирээд үйлчлэн хийн гэжсэн хараа зориг төлөвлөж исэн зүйлсүүдтэй зөв таарахгүй байсан. Тэгээ ягаад тэгэхээр ирж очиод ингээд сард 2 удаа ирж очиод явна гэхээр үйлчлэл маань үнэхээр тийм одоо үр жимстэй болж чаднаа гэдгийг бол жоохон хэцүү байсан. Тэгээ маш өндөр зардалтай ийм зүйл байсан учраас тэгээд нөгөө талаас болохоор чуулганы санхүү хэцүү байгаа учраас пастор ингээд одоо цуглааны зүгээр салинжуулах юм уу иймэрхүү зүйл хэцүү байна гэдэг тийм санал байсан. Тэгээд залбираад би бол ямар шийдвэртэйгээр ирсэн бэ гэхээр Монголд ч гэсэн одоо ч гэсэн Монгол пасторууд тэгж амьдарч байгаа л да. Угаасаа би ч гэсэн Монголд Яармогт манай цуглаан анх эхлээл 95 онд бас тэгэл амьдарч исэн. Солонгос сая цуглаан эхлээл, Монгол цуглаан эхлээл. Яг Солонгос цуглааны дор байхад бол мэдээж Солонгос цуглаанаас цалин малинга авдаг байсан. Монгол цуглаан эхлээл бас л яг л энэ зарчмаар л явж байгаа. Тэгэл за тэгвэл энэ зарчмаараа л явъя гэдэг тэр саналаа сая тавилаа. Тэгээд тэр маань юу юм бэ гэхээр яг нэг талаар залуу байхад бол бас болж исэн. Одоо ингээд 50 гарцаа байна. Бас ийм шийдвэр гаргахад амархан биш байсан. Тэгээ юу вэ гэвэл мэдээж чуулган ингээд ийм санхүүгийн тал дээр хэцүү байгаа наа гэж байгаа юм бол за би тэгвэл өөрөө эхлээд итгэлийн алхам хийя. Тэ? Би өөрөө эхлээд итгэлийн алхам хий. Би өөрөө эхлээд ямар ч үсэн бид нэр хинэн ч ямар ч зориулалт золиос гаргахгүйгээр урагшаа явна гэдэг бол амархан биш шүү дээ. Тийм учраас эхлээд за би өөрөө ямар ч үсэн шийдвэрээ гаргая. Алхамаа хийя гэдэг. Сая Тэжимо пастор болон удирдлагын багийнханд өөрийнхөө алхмыг хэлсэн. Тэгээ тэр маань юу юм бэ гэхээр за чуулганаас би цалин энтер гэж байхгүй. Ямар нэгэн надад ийм мөнгө өгдөг гэж би ингэхгүй. Зөвхөн Библийн зарчмаараа өмнө нь ч гэсэн бид нар одоо ч гэсэн Монгол цуглааны пасторууд энэ тэндээс цалин авдаг тийм пасторууд байх цөөхөн шүү дээ. Итгэгчдийнхаа өргөлөөр 11-ээр амьдэрдэг. Тэр зарчмаар тэгвэл явъя. Мэдээж 11 хэд ирж байгааг би мэдэхгүй. Хэдэн хүн өргөлөө өргөж байгаа би үнэхээр мэдэхгүй. Тэ. Тэгээд мэдээд хэлж байгаа зүйл байхгүй байгаа надад. Гэтэ би ямар ч гэсэн би эхлээд өөрөө итгэлээрээ шийдвэрээ алхамаа хий. 11-ээр 7 хоногийнхаа 11-ээр тэг амьдрий. Тийм. Тэгээ бурхан бол би итгэж байгаа бурхан бол хэзээ ч ичгүүрт оруулдаг тийм. Тийм. Монгол ч гэсэн сая Солонгос ч гэсэн ингээ Монгол цуглаа эхлээд бид нэг гэртээ цуглаад анх ингээд эхлээд явж исэн. Чинээ ямар ч өргөл байхгүй байсан ч гэсэн бурхан бол ичгүүрт оруулдаг. Манай байрны эзэн хөөе Монгол пастора байрныхаа мөнгийг цагт нь төлж чадахгүй байх шүү гэж нэг ч удаа надад уцтаж байгаагүй. Тэгээ бурхан бол итгэмжтэй гэж би итгэж байгаа. Тийм учраас за тэгвэл би итгэлээрээ алхая. Эсний өдрийн өргөл нь 11 хэд байна? Бурханы үгснээр л амьдрий тэгвэл. Тэгээ 10 бол 10 100 бол 100 тэгээд амьдрий. Тэгээ бурхан өөрөө хангана. Гэт алхамаа хийлээ. Тэгээд Тэжимо пасторыг бас хүлээж авлаа. Хүлээж аваад за тэгвэл ингээд 2 сараас аль биесээр ирээд үйлчлэе гэдэг шийдвэрийг бүр одоо маш удаан хүлээсэн учраас одоо дахиж хүлээл цаг байхгүй учраас 2 сарын нээс гээд ингээд шийдъя гэд сая шийдвэр гарлаа. Тэгээд ингээд 5 хүүхдээ Солонгост орхиод битэрийн дээрээд ийм ингээд урд юу ч харагдахгүйгээр ийм алхам хийнэ гэдэг бол амархан биш. Үнэхээр амархан биш байгаа. Гэхдээ өнөөдөр чуулганыг харах юм бол өнөөдөр
итгэгч нарыг өнөөдөр энд бидний энэ чуулган байгаагийн маань үүрэг зориг юуны төлөө байгаа юм? Бид зөвхөн хамтдаа цуглах биш байхгүй. Энд сайн мэдээ тараагдах хэрэгтэй байхгүй. Энд шинэ хүмүүс ирж ирэх хэрэгтэй тийм үү? Энд өнөөдөр дараа үеийн удирдагч нар, дагалдагч нар босч ирэх хэрэгтэй. Тэрний зөв бүтэн сайн цугладаг газар биш байхгүй. Тэгээ энийг харахад ч гэсэн үнэхээр одоо Солонгост 11 жил амьдарчлаа. Бүх зүйл тэнд байна. Амархан, сайхан, тав тухтай. Тэрийг орхиод ямар ч байсан би ингээд шид үрээ гаргалаа. Алхамаа эзэнд итгээд хийлээ. Тэгээ энийгээ ч гэсэн өнөөдөр хэлээрэй гэсэнтэй ч юм уу пастор. Тэгээ хэлье. Тэгээ би бас та нарыг уриалъя. Та нар ч гэсэн бас алхам хийгээсэй гэж хүсэж байна. Хинч зориулалт золиос гаргахгүйгээр урагшаа явахд хэцүү, амархан биш. Чуулган ч гэсэн өсгөд амархан биш. Миний итгэлийн амьдрал ч гэсэн өсгөд амархан биш. Тийм учраас та нарыг ч гэсэн үнэхээр шийдвэр гаргаасаа гэж бас уриалж байна, урамшуулж байна. Чуулган пастортай байхыг хүсэж байгаа. Пастортай байх ёстой. Гэтэ пастортай байхын тулд чуулган итгэгч нар бас хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Тэгээ Библиэлд яг энэ түүх баг. Израильчууд юу гэдэг вэ? Хаантай болъё гэж хүсдэг тийм үү? Самуэльс хаантай болъё. Бид нар хаантай болмоор. Харин Бурхан Самуэльд юу гэж хэлдэг? Хаантай болж болно. Гэхдээ хаантай болохын тулд та нар бас хариуцлага өргөх ёстой шүү. Хаан та нараас татвар авах болно, тийм. Хаан та нарын газрыг эзэмших болно, тийм ээ. Хүүхдүүдийг чинь цэрэг татах болно. Та нар хаантай байхын тулд та нар бас хариуцлага өргөх ёстой. Тэгээ Самуэль очиод тэрийг хэлдэг. Тэгээ Израильчууд юу гэдэг вэ? Тэгье бид нар хаантай болъё, бид хариуцлага өргөе гэж шийдвэр гаргадаг. Тэгээ Бурхан Израильд хаан тавьж өгдөг. Тэгээ яг үүнтэй адилхан. Та нар олон жил пастортай болъё гэж ярьж байгаа. Тэгээ энэ бол мэдээ зөв. Гэхдээ та нар бас шийдвэр гаргаасаа. Тийм ээ. Бас пастортай болохын тулд чуулган итгэгч нар бас энд хариуцлага байх ёстой. Тэгээс пастор ирээд пастор өөрөө бүх юм хариуцдаг гэх юм бол би энд нэг сарч амьдарч чадахгүй л баг. Тийм. Тэгээд тийм учраас шийдвэр гарлаа. Бид нэр шийдвэрээ гаргалаа. Одоо та нар бас шийдвэрээ гаргаад 2 сараас тэгээ бүгдээрээ хамтдаа тэгээ Бурхан яаж ажиллахаа би мэдэхгүй байна. Өнөөдрийн өмнө ямар ч тодорхой юм алга орон гэр бүтээл тий аяг халбах чалга тийм үү байхгүй. Гэхдээ Бурхан бол шийдвэр дээр ажилладаг тийм ээ. Бурхан ч гэсэн зориулт гаргаад хүүгээ энэ дэлхийд үлгээсэн шүү дээ. Тийм учраас Бурхан бол тэгэхээр яг бид зориулт гаргаад шийдвэр гаргахад түүн дээр ажилладаг гэдэгт итгэдэг. Тэгээ би та нарыг ч гэсэн бас итгээсэй гэж хүсэж байна. Амен. Тэгээ өнөөдөр ч гэсэн бүгдээрээ хамтдаа Бурхан яг ингэж зориулалт золиос гаргаж итгээсэн Бурхан хариуцлага хүлээгээд шийдвэрээ гаргаад хийсэн зүйл юу байсан бэ? Есүс Христийг энэ дэлхий дээр илгээсэн. Амен. Тэгээ энэ бол Крисмас баярын утга учир шүү дээ. Хамтдаа бүгдээрээ эзний үгнээс дуудацгаая. Матай ном 1-р бүлгийн 20-23 байна уу? Матай номны 1-р бүлгийн 20-23. За Матай 1-р бүлгийн 20-23-ыг хамт дуудъя. За би энэ 2004 оны орчуулгаас уншия. Энд байхгүй нэ. За та нар тэгвэл Библи дээрээс олоод за билнэ үү? Матай 1:20-23 хамтдаа дуудъя. Харин түүнийг тийм бодож байх үед эзний тэнгэрэл мөн үү? Мөн байна. За хамтдаа. Харин түүнийг тийм бодож байх үед эзний тэнгэрлэгч зүудэнд нь үзэгдэж Давидын хүү Йосефа Мариаг эхнэрээ болгохоос буу эмээгтэн учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнсний хэм. Түүнийг хүү төрүүлэхэд
Чи түүнийг Есүс гэж нэрлэл. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлвэ. Амен. Тэгээд 22-оос юу гэсэн? Идүүгээ энэ бүхэн тохиолдсон нь эзэн иш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь бэлэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүнийг Эммануэль орчуулбал бидэнтэй хамт бий бурхан гэж нэрлэнэ гэсэн юм аа. Амен. Крисмсийн мэдээ хамгийн түрүүн хинт ирсэн бэ? Хамгийн түрүүн Йосефт ирсэн байхгүй. Йосефт ирэх эрэхтэй яасан? Бүр эзэн тэнгэр элчээ түүнд илгээгээд юу гэсэн? Давидын хүү Йосеф Мария гихнэрээ болохоос бүвэ. Түүнд олдоод байгаа нь ариун сүнсний юм а гэж. Крисмсийн мэдээ энэ дэлхий даяар бүрээ бөмбөртөөгөөр тийм ээ энэ дэлхий даяар бүх хүмүүс сонсогдохоор биш. Харин эзний хүсэл юу юм болоо? Бурхан юу хийх гэж байгаа юм болоо? Бурханы төлөвлөгөө юу юм бэ хэмээн яг тэр эзнийг эрен хайж байгаа тэр нэгэн дээр ирсэн байхгүй. Тийм ээ? 20 дугаар ишлэл эхлэлтэйс. Харин түүнийг тийм бодож байх үед гэж. Тэгэхээр Йосеф яасан? Энэ яг юу болоод байгаа юм болоо? Бурхан яг юу төлөвлөөд байгаа юм болоо? Юу хийх гэж байгаа юм болоо? Тийм ээ? Яг ингэж бодож Бурханы хүсэл төлөвлөгөөг эрен хайж зүрх сэтгэл дотроо нэг талаар бас дотоод хүнтэйгээ тэмцэлдэж байгаа тэр үед эзэн яасан? Яг түүнд Крисмсийн сайн мэдээг дуулгачих. Тийм ээ. Тэгэхээр ахын дүүснэр минь бид ингээ харах юм бол сайн мэдээ гэдэг зүйл Крисмс баяр бол сайн мэдээ шүү дээ. Ерөөсөө бидний сайн мэдээ чинь Крисмс баяр. Тийм ээ. Сайн мэдээ гэдэг зүйл тэгэхээр бидний зүрхэнд яаж ирсэн бэлээ? Бид яаж анх сайн мэдээг хүлээж авсан бэлээ? Яаж анх Есүстэй уулзсан бэлээ гэдгийг бодох юм бол ихэвчлэн дандаа бидний энэ дотор болсон баг. Тэр уулзалтууд. Тийм ээ? Тэр сайн мэдээг хүлээж авсан. Тэр сайн мэдээтэй нүүр тулсан үеуд хаана болсон? Дандаа энэ дотор болчихсон баг. Тэгээ Йосеф дээр ч гэсэн яг энэ үйл явдал болчих. Тийм. Тэгээд түүнд маш тодорхойгоор хэлчих. Тэр бол ариун сүнсний юм аа. Тэгэхээр сайн мэдээ өнөөдөр хэн нэгнээс биш. Тийм ээ. Ямар нэг мэрэгэн хүнээс биш. Эрдэмтэй хүнээс биш. Сайн мэдээ хаанаас ирсэнгээ? Сайн мэдээ бол яг Бурханаас ирсэн тэр зүйл байна. Тэр сайн мэдээг тараана гэж бид нар ярьдаг тийм үү? Тэгээ сайн мэдээг бид нар тараана гэдэг маань нөгөө би хийх гээд ирэнгүүт сайн мэдээ ерөөсөө амжилт олдоггүй. Тэ. Яагаад? Сайн мэдээ бид харах юм бол анхны Крисмсийн сайн мэдээ яасан. Тэр Бурханаас ирсэн баг. Тийм учраас сайн мэдээ тараана гэдэг бидний тэр зүрх сэтгэл, тэр хандлага ч гэсэн хизээш надаар хийгддэггүй зүйл гэдгийг би санах юм бол Бурханаас юм бэ. Тийм ээ. Бурхан энэ зүйлийг эхлүүлт юм бэ. Бурхан энэ зүйлийг өөрийнхөө ариун сүнсээр тэр үед Йосеф тэнгэр элчээр хэлсэн бол одоо бол бидний дотроос яадаг ариун сүнсээр хэлдэг. Тэгээ тэнгэр элч хэлж байгаа юм. Бүү имээ. Мария гихнэрээ болохоос бүү имээгээр гэж хэлж байгаа. Тэг Бурханы хийж байгаа ажил бол айдас түгшүүр дотор ирдэггүй тийм үү? Мэдээж санаа зовлт байгаа. Надад ч гэсэн одоо санаа зовлт байна тийм үү? 2 сар тэрэж юу болох вэ? Ингээд санаа зовлт байгаа. Гэхдээ Бурханы хийж байгаа ажил бол айдас дотор ирдэггүй. Тийм. Тиймээс тэнгэр элч өгч байгаа. Бүү имээгээрээ. Энэ бол ямар нэг айдас зовлон тийм ээ
ирэх гэж байгаа тэр мэдээ биш. Мэдээж Йосеф ч гэсэн ингээ бодоод нөгөө санаа зовж байгаа, тунгааж байгаа зүйлсүүд байгаа шүү дээ. Ирээдүйд юу болох бол тийм учраас Йосеф яадаг вүлээ? Майрыг орхиод явчих гэж бодож байсан шин. Тэ? Ягаад гэвэл гэрлээгүй байж байгаад хүүхэдтэй болсон эмэгтэйг израилчууд яг чулуугаар шидэж ална тэ. Тийм учраас Майрыг эрчгүүрт оруулахгүй тулд Йосеф юу гэж бодсон? Тэгвэл бүр орхиод явцдаг ч юм билүү. Ийм тодорхойгүй байдал санаа зовнилууд Йосефт байсан. Тийм учраас Тэнгэр хэлж өгсөн. Бүү эмээгээрээ. Энэ сайн мэдээ гэдэг зүйл, энэ Крисмас гэдэг зүйл чинь тийм үү? Айдас төгшүүр зовлон биш ээ. Яагаад гэвэл юу гэсэн? Түүнд олдоод байгаа нь ариун сүнсних юм аа. Амин. Амин. Ариун сүнсээр буюу чиний санаагаар биш, чиний хүслээр биш, чиний төлөвлөгөөгөөр биш гэж хэлж байгаа. Тэнгэр хэлж. Тэгээ Йосеф бол яасан нөгөө өөрийнхоороо гэж бодоод тэр ингээ бодол давтаа дотроо бас ингээ тэмцэлдээд санаа зовоод за бүр Майрыг орхиод явчих уу чулуугаар шидүүлж алуулж ихаар би өөрөө ингээд чимээгүй алга болчих юм бол хүмүүс ингээ за нөхөр нь хаяа явцсан байлээ гэж ярил Майри амьд үлдэх боломжтой байхгүй. Гэх мэтчлэн бодож исэн чинь Тэнгэр хэлж өгч байгаа. Энэ чиний санаагаар биш. Чиний хүслээр хийгдэх гэдэг юм биш. Чиний төлөвлөгөө биш. Энэ бол ариун сүнсээр юм аа. Ариун сүнс гэдэг чинь юу вэ? Бурхан өөрөө хийж байгаа ажил. Бурханаас ихтэй юм аа. Тэг Крисмас энэ сайн мэдээг яг бүрэн дүүрэн бид нэр шууд ойлгонгуудаа ингээд нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр дээр нэмэх тэр ингээд хариу нь гараад бүрэн дүүрэн аймаар сайн ойлгоод ухаад тэгэнгүүтээ за би Есүст итгэе гэдэг хүн юм байдаггүй тийм үү? Би дандаа энэ дотор яг бурхантай уулзч идэг. Энд уулзсан Есүстэй уулзсан тэр уулзалтууд маань намайг яадаг шийдвэрлүү дагуулдаг тийм. За би цуглаанд очиод үзье. Би залбираад үзье. Би Библийг уншаад үзье. Хэрвээ би өөрөө шууд тоо бодоо 5 дээр нэмэх нь 5 тэнцүү 10 баталгаатай. За би итгэе гэд ингэсэн бол бид юу гэсэн бэ гэвэл би итгэсэн гэж ярих гэсэн байхгүй тийм. Би итгэсэн. Би тэрний чинь учрыг олоод би тайлаад тийм. Би хариуг нь гаргаад баталгаатай гэд би итгэсэн юм а гэж ярих гэсэн. Тэгээ тийм учраас Тэнгэрлэгч Йосеф хэлж. Аач ариун сүнснийхаа чи нөгөө ингээл бодоол санаа зовоол зөрчилдөөл Майрыг аврахын тулд би юу хийх үү битээ тэгээрээ бурхны ажиллаа гэдгийг онцолж хэлж. Тэр сайн мэдээ гэдэг зүйл бол юу вэ? Бурхны ажил. Бид нар бурхан дээр ирсэн нь хэний маань жалдар гавьяа биш тийм үү? Энэ бол ариун сүнсний ажил байсан. Энэ бол бурхны ажил байсан. Бид өнөөдөр сайн мэдээ тараана гэдэг нь натаас биш үү? Тэр ариун сүнсний ажил байдаг. Тэр хүн эзэнд итгэнэ гэдэг нь бурхны ажил байдаг. Тийм учраас Библи гэсэн. Тэр хүн итгэх үү, итгэхгүй юу гэдгийг бид нар сонгодог тийм. Бидний үүрэг бол юу вэ? Цагаа олсон ч олоогүй ч үгийг тунхаг гэл. Тэр хүн аврах уу, аврахгүй юу? Энэ жил Есүст итгэх үү, 10 жилийн дараа итгэх үү тийм. Бурхны ажил тэр бол. Тийм. Бидний хийх зүйл бол сайн мэдээг л хуваалцах. Тэгсэн чинь заримдаа бид нэр Йосеф шиг ингээл бодчихдаг тийм. Яана ингээд би ярьсан чинь хүн Есүст итгэхгүй, аврагдахгүй бол яана тийм. Өө манай тэр ах хэвээр Есүст итгэхгүй. За манай энэ ажлын хүн хэвээр энд яриад ч хэрэггүйтэй гэл ингээл Йосеф шиг тийм сайн мэдээг нөгөө өөрсдийнхоороо харин хэлж бурхны ажиллаа. Тийм учраас сайн мэдээг бол бид нэг яг бурхантай хамт хийдэг зүйл. Тэгээд Тэнгэр элч бүр тодорхой түнд хэлж байгаа. Тийм. Тэгээд түүний хүү төрүүлэгт нь чи Есүс гэж нэрлээрээ. Есүс. Тийм ээ. Хуучин гэрэн дээр бол Йешуа гэж одоо Йешуа гэж нэрлээрээ. Шинэ гэрээ бол латинаар бичигдсэн учраас юу вэ? Латинаар бол Иесус, Иесус гэж нэрлээрээ бурхан маш тодорхой хэлж өгч. Тийм. Тэгэхээр авралыг бурханаас ирдэг. Бурхан бол өөрөө нэрийн нөгөөд нэрээр нь дуудаад авардаг маш тодорхой бурхан баг.
Тэгээд Есүс гэдэг нэрийн утга болохоор яах вэ? Yeshua буюу эзэн авардаг. Тийм ээ. Эзэн авардаг. Авралын нэр байна. Ингээ харах юм бол Тэнгэр элч ирээд Йосефтэй ярьж байгаа энэ ярилцлага дотор юу вэ? Йосеф өөрөө бүр аймаар шаналаад хэцүү болоод тийм ээ. Нөгөө Мариагаа хайж явах гал ингээл зөндөө юм бодчихс чи Тэнгэр элч ирээд түүнд маш тодорхой хэлж өгч байгаа. Чамаас шалтгааллах зүйл байхгүй. Бүгд Бурханы төлөвлөгөө, Бурхан ажиллаа хийж байгаа. Бурхан өөрөө бүр нэрийг хүртэл өгч байгаа тийм үү? Энд чиний оролцоо юу? Тэмээ сайн мэдээ гэдэг зүйл бол Бурхангүйгээр хийгдэх. Бидний хүч чадлаар хийгдэх. Тийм үү? Ийм зүйл бол биш байна. Харин үнэхээр Бурханаас салсан тэр хүмүүс, тэр зовлон дунсан хүмүүс хаашаа явахгүй байгаагаа мэдэхгүй байгаа. Тэр сайхан мэдээг хаанаас олж сонсгоо мэдэхгүй байгаа. Тэр хүмүүст тийм сонсгороо гэж Бурхан бидэнд хариуцуулсан үүргэл байна. Эсээ номноос тэгээд энд иш татж байгаа тийм ээ. Харагтун онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүнийг Имануэль орчуулвал бидэнтэй хамт Бурхан гэж нэрлэнэ гэж. Энэ бол Есүс Христийг мэдлэхээс 700 жилийн өмнө өгч исэн Исая 7-гийн 14 дээр байдаг амлалт баг. Онгон бүсгүй хүүхэдтэй болсноо. Түүнийг Имануэль Бурхан бидэнтэй хамт байгаа гэж нэрлэх болно гэж. Тэгэхээр Христ энэ дэлхий дээр ирсэн нь тохиолдол байгаагүй. Хэн нэгэн энэ шинэ гэрээг зохиогоод бичсэн зүйл биш байхгүй. 700 жилийн өмнө Исая гэдэг иш үзүүлэгч энэ зүйлийг иш үзүүлэн хэлжсэн. Тэгээд Тэнгэр элч Йосефд энийг баталж өгч. Майрад олдод байгаа ариун сүнснийхаа. Эн чинь чиний хүч чадлаар биш. Эн чинь бүр Бурхан Исая гэдэг иш үзүүлэгчээр 700 жилийн өмнө хэлсэн байсан тэр үг өнөөдөр биелэлээ болж байгаа маа. Тийм. Тэгэхээр бид өнөөдөр энд ирээд сууж байгаа нь тохиолдлох биш байхгүй. Аз байсан учраас биш байхгүй. Тийм. Библи үгдэг. Бурхан бүр дэлхийн сураас өмнө бидний тийм үү амьдралыг төлөвлөсөн байдаг. Тиймээс бид чуулганд ирэхдээ эсний өмнө даруу болоод тийм ээ эзэн. Би эрийн сайндаа, эмийн сайндаа ирсэн юм биш. Би сайн мэдээг сонгож олоод би айгу зүв баталгаатай гэдгийг батлаад өнөөдөр энд ирж сууж байгаа нь би биш юм байна. Бурхан бүр дэлхийн сураас ч өмнө төлөвлөсөн байсан. Төлөвлөгөөний дагуу сайн мэдээ надад ирээд өнөөдөр би энд байгаа гэдгээ санахтаа бид эсний өмнө зүрхээ даруу болохоос аргагүй. Тэгээ Тэнгэр элч Исая 7-гийн 14-ийг ингэж иш татснараа Йосефт яасан. Тийм ээ. Энэ бол тэмдэг юм аа. Тийм ээ. Еврейгээр юу? От. Энэ бол от юм аа. Исая гэдэг хүн энэ тэмдгийг 700 жилийн өмнө хэлсэн тэр тэмдэг биелж байгаа үйл явдал байна гэдгийг Йосефт хэлж өгч. Тэгэхээр Крисмас сайн мэдээ хэнд ирсэн байна? Йосефт ирсэн баггүй. Тийм. Тэгээ Йосеф олон эргэлзээ, олон асуудлууд байсан. Тэгээ энэ бүхнийг нь тайлж өгч Тэнгэр элч. Сайн мэдээг Крисмсийн утга учирыг Йосефт тайлж өгч. Тэгээ энэ Крисмас баярыг бид нар тэмдэглэж байгаа. Тэгээ тэмдэглэж байгаа маань бидний төлөө. Эзэн жил болгон бидэнд дахин Крисмсийн утга учирыг бидэнд тайлж өгчдөг. Тийм ээ. Сайн мэдээний үн цэнийг бидэнд тайлж ойлгуулж өгчдөг. Мөн бас жил болгон яаж гэнэ? Бид Крисмас баярыг өөрсдөө баярлахын төлөө тэмдэглэдэг байхгүй. Энд эзнийг мэдхгүй Йосеф шиг байгаа, төөрөлдөж байгаа тийм үү? Эсвэл бүр эзнийг огт сайн мэдээ хизээч Есүсийн тухай сонсож байгаагүй тэр хүмүүс хүртэл ирээд хамтдаа суугаад тийм ээ. Тэгээд яг сайн мэдээ
Крисмсийн чинь утга учир юу юм бэ гэдгийг олж сонсож ойлгох тийм үү? Тэр цаг онцгой баяр бол энэ өдрүүд баг. Тэгээд Тэнгэрлэгч үргэлжлүүлээ гэсэн. Имануэль юм аа. Тэ Имануэль. Бурхан хамт байна гэж хэлж байна. За монголчууд бидний сэтгэлгээнд ямар сэтгэлгээ байдаг вэ гэхээр ер нь бол Бурхан Тэнгэрт байгаад Тэнгэрээс харж байгаа гэдэг тийм. Бидний ойлголтод тийм байдаг тийм. Харин Имануэль гэж хэлэхдээ Тэнгэрлэгч юу хэлсэн бэ гэвэл одоо Бурханы хүү энэ дэлхийд ирсэн цагаас ахуулаад Бурхан Тэнгэрээс хардаг биш. Хамт байдаг Бурхан болсон. Амен. Одоо бидний Бурхан бол Тэнгэрээс харж байгаа биш. Энэ газар бидэнтэй хамт байгаа Бурхан байхгүй. Тэр 2000 жилийн өмнөөс ахуулаад Бурхан Имануэль буюу бидэнтэй хамт оршиж байгаа. Халелуя. Тийм учраас энэ чуулган дотор ч гэсэн эзэн бидэнтэй хамт байгаа. Бидний хаа явсан газар бидний гэр бүл байна уу? Би ганцаараа удамж алхаж байсан ч гэсэн Имануэль Бурхан буюу хамт байдаг Бурхан болсон. Амен. Тэгээ энэ юутай ярилвэ? Тэгээ энийг хэлж байгаа. Сайн мэдээ гэдэг чинь Йосефо одоо энэ Есүс гэдэг хүүгээр дамжуулаад Бурхан дээрээс хардаг Бурхан биш. Бидэнтэй хамт амьдардаг, хамт байдаг тэр Бурхан болсон шүү. Халелуя. Энэ бол сайн мэдээ баг. Ямар гайхамшигтай тийм ээ. Ингэж өөрийн хүмүүстэйгээ хамт байдаг. Хизээч орхихгүй би чамаа хизээч мартахгүй гэж амласан өөр ямар Бурхан ба байхгүй. Тийм ээ. Тэгээд Тэнгэрлэгч үргэлжлүүлээ Йосефт гэсэн. Энэ бүхэн чинь аль хэдийн иш үзүүлэгдсэн. Тэгээд одоо биелэгдэж байна. Тийм ээ. Одоо биелэгдэж байна. Ингэж энэ бүхэн чинь бий болж байна. Энэ бол сайн мэдээ шин. Ингийн амархан. Ерөөсөө энд ямар нэг тийм философи байхгүй. Ямар нэг гүн ухаан байхгүй. Тийм ээ. Энийг энэ 8 настай хүүхдээс нь ч ойлгохоор. Ингийн. Тэг Бурхан яагаад гэвэл бидэнтэй хамт байгаа учраас тэр өөрөө яг ийм энгийн Бурхан учраас сайн мэдээ ч гэсэн ийм энгийн. Тэг Крисмас баяр бол энэ сайн мэдээ шүү дээ. Тэг бидний хийх зүйл юу юм? Сайн мэдээг бид нар хүмүүс сонсоогүй тэр хүмүүс сонсгох. Тэм учраас Ром номдэр хэлж байгаа. Сонсохгүй бол тэд нар яаж мэдэх юм бэ? Тийм ээ. Ийм Бурхан байдаг, өөрийн хүмүүстэйгээ хамт байдаг Бурхан байдаг гэдгийг сонсохгүй бол хүмүүс яаж мэдэх? Тийм ээ. Тэгээ сонсохын тулд хэн нэгэн очиж ярьж өгөхгүй бол тийм үү? Хүмүүс яаж мэдэх юм бэ? Харин тэрний дараах ажил нь бол юу вэ? Бурханы ажил гэж. Тийм Йосеф Тэнгэрлэгч. Бурханы ажил. Энэ бол ариун сүнснээр хийдэг. Ариун сүнсний ажил. Тэр бүр нэрээр нь дуудаад хэн аврагдахгүй юу гэдэг хүртэл Бурханых юм аа. Тийм. Харин надтай тантай өдөр болгон хамт байдаг ийм Бурхантай болсон хүмүүс. Бид энэ Бурханаар л сайн мэдээг тунхаглая. Амен. Энэ бол Крисмас баяр. Бидний Крисмас баяр тэмдэглэж байгаа хүмүүс урьж байгаа утга учир маань энд байна. Тиймээс хахан дүүснэр минь. Тэр аврагч ирсэн. За энэ бол Бурханы хайр. Бурхан бас хүн төрлөختөнд өгсөн амлалтанда тэр итгэмжтэй хариуцлагатай байхын тулд тэр хүүгээ энэ дэлхий рүү нүгэлтнүүдийн дунд илгээсэн. Тэр Крисмас баяр бол энэ үннийг тунхаглах, энэ үннийг сонссон бид дахин эзний өмнө ирээд талархаа тийм үү? Эзэнд алдарыг өргөж байгаа утга учир байна. Тиймээс эх эзний өдөр хамт Крисмас баяр тэмдэглэхдээ бид яг энэ үн цэнээ санаад, Бурханы зориулалтыг санаад, Бурханы хийсэн ажлыг санаад, тэгээд тэр амлалтандаа итгэмжт байгаад
иш үзүүлэгчдэрээ дамжуулсан хэлүүлсэн зүйлдээ тэр хариуцлагатай байгаад түүнийгээ хийгээд одоо ч гэсэн хамт байгаа гэдгийг санаад тэгэхээр баяр хөөртэйгээр талархалтайгаар Крисмас баярыг тэмдэглэцгээе. Бас яг энэ сайн мэдээ, Крисмсийн сайн мэдээ ирсэн тэр гайхамшигт арга зам үн цэнийг бас бусад хүмүүс эсний нэрээр надтай хамт байгаа Бурхны хүч дотор, ариун сүнс дотор тунхаглацгаая. Амен. Хамтдаа залбирая. Эснийг дуудацгаая. Их эзэн минь ямар энгийн надтай хамт байгаа миний Иммануэль Бурхан. Ямар ойлгомжтой, ямар гайхамшигтай. Дээрээс биш. Өнөөдөрч надтай хамт хаанч явсан надтай хамт баг. Энэ дэлхийн амьдрал зовлонтой, бэрхшээлтэй, улас төр, санхүү, эдийн засаг бидний хувьд олон мэдхгүй зүйлүүд байгаа ч гэсэн сайн мэдээг Иммануэль Бурхан надтай хамт баг. Амен. Би Иммануэль Бурхантай хамт амьдардаг нэгэн болсон. Зөвхөн энэ дэлхий дээр биш. Тэнгэрийн улсад ч гэсэн гэж байна. Иммануэль Бурхантай амьдардаг нэгэн болсон. Юта талархал, юта ивэл, юта баяр хөөр. Халелуя. Энэ үннийг тунхаглаж, энэ баяр хөөрөө хуваалцаж, энийг гэрчлээрэй л гэж эзэн намайг энэ дэлхий дээр дуудсан. Өнөөдөр намайг энд суулгаж байна. Сайн мэдээ намайг үнцэнтэй амьтаа нэгэн болгосон шиг. Миний амнаас гарах тэр гэрчлэлүүд, тэр тунхаглалууд үнэхээр аврагч байдаг юм байна. Иммануэль Бурхан байдаг юм байна гэдгийг олон хүмүүст хүрж гэрчлэгдэх болтугай. Халелуя. Халелуя. Тэмээ эзэн залбирч. Их эзэн өнөөдөр чуулган ч гэсэн яг ийм чуулган байхаас. Тэгэхээр өдөр болгон 7 хоног болгон Крисмас байдаг тэр чуулган байхаас. Тэр Йосеф мэт бүр эзнийг огт мэдхгүй тэр хүмүүст хүртэл энэ Крисмсийн сайн мэдээ энэ сууж байгаа итгэгчний бүрээр энэ чуулганаар дамжуулан тунхаглагддаг. Тэр чуулган багаас. Халелуя. Тэмээ эзэн минь хамгийн анх сайн мэдээ Крисмсийн үнэн утга учир Йосеф төрсөн шиг та надад бас энэ сайн мэдээг хүргэж өгсөн. Эзэн минь та нэг сайн мэдээг дамжуулагчийг над руу илгээж энэ үннийг сонсгож ариун сүнс миний дотор ажиллаж намайг итгэл рүү дагуулж намайг үнэхээр эзэн дотор түүний хүү охин болгон тэгээ намайг бас өдөр болгон Бурхантай хамт алхаж амьдрахч нэгэн мөнхийн мөнхөд Бурханыг болгож дуудсан танд баярлалаа. Тэгээ энэ Крисмсийн утга учир надаар дамжин бас олон хүмүүст хүрэх болтугай. Миний гэр бүлийнхэнд хүрэх болтугай. Яа эзэн Бурхан минь. Тэгээ мөн бас эзэн минь энэ өдрүүдэд бүр илүүгээр гэрчлэгдэж бүр илүү тунхаглагдах болтугай. Ирэх эзний өдөр ирэх тэр хүнийг бүрд бас итгэгч димэн дээр дахин Крисмас тунхаглагдаж дахин энэ сайн мэдээний дотор эзний хайрын дотор Иммануэль Бурхан дотор итгэгч нар минь сэргэн босох болтугай. Бас
Христийн үнэн дотор олон хүмүүсийн зүрх эснэр нээгдэн ирэх болтугай гэж би залбирч байна. Би бас яг энэ авралын Крисмсийнхаа баяр хөөр үнцэнээр амьдрий эзэн минь. Өдөр бүр миний амьдрал 7 хоног бүр Крисмс байх болтугай. Иесус Христ миний амьдралын үнцэн утга учир. Миний бурхан өдөр бүр надтай хамт байгаа нь миний Крисмс байх болтугай. Талархъя, алтрыг өргөе Иесусийн нэрээр. Амен. Халелуя, халелуя. Ахын дүүснэр минь. Крисмс баяр өдөр бүр таны амьдралд байх болтугай. Амен. Эзний ирсэн энэ утга учирыг бэлэгддэг зүйл бол ариун зоог байдаг. Ариун зоог бол бид нар Есүсийн золиосыг санах тэр цаг байгаа. Ариун зоог бол би бас үнэхээр аврагдсан гэдгээ миний эзэн гэдгийг тунхаглаж байгаа тэр цаг байдаг. Ариун зоогоор дамжуулан бид нар дахин яг эзэнтэй уулзаж эзэнд тэмээ аврагч байгаа би итгэж байгаа түүнд найдаж байгаа гэдгээ түүнд бас өөрийнхөө амьдралыг даатгах энэ онцгой цаг байдаг. Тэгээ Христийн юу хийсэн бэ гэдгийг дурсан санаараа гэж эзэн хэлсэн. Дурсан санах онцгой цаг байдаг. Тиймээс бүгдээр хамтдаа залбирая. Эзний зогт ороо. Эзний өмнө зүрх сэтгэлээ өгье. Нээцгээе бүгдээрээ. Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад өрөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Майд энэ бол миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө. "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олонний төлөө урсах гэрээний минь цус" гэж хэлсэн. Их эзэн минь тэгээд таны өмнө бид ирж байна. Тэгээд энэ эзэн минь талах бол энгийн талах биш. Таны өргөл болгон өргөгдсөн гэдгийг дурсан санаж байгаа. Тэр цаг байна. Та хүчээр алавтлагаар биш. Харин үнэхээр Бурхан эцгийнхээ хүслийн дагуу сайн дураараа өргөл болсон. Тэгээ миний итгэл ч гэсэн яг ийм байгаасаа гэж би энэ цаг залбирч. Тэгээ энэ дарс бол эзэн минь. Үнэхээр таны амь, таны цусыг надад дахин сануулдаг. Сайн муу гэж ялгахгүйгээр бүх хүний төлөө урссан тэр эзний агуу хайрыг надад дахин сануулдаг. Тиймээс эзэн минь өнөөдөр би эзний зоогт орохдоо яг энэ эзний гэрээг санаад, энэ харилцааг санаад, энэ эхлэлийг санаад юм нүглээ гимшээ. Тиймээ эзэн минь дахин таныг дурсан санаж, дахин итгэл дээрээ босох шийдвэр гаргаж, дахин эзний золиосыг санаж, дахин би аврагдсан гэдгээ тунхаглах тэр онцгой цаг гэж өргөж байна. Их эзэн минь та хүлээн аваарай, хамгаалж өрөөж өгөөрэй. Есүс Христийн нэрээр. Амен. Халелуя. Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад өрөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Майд энэ бол миний бие" гэлээ. Тэгээд тэр аяг авч талархлаа өргөөд тэдэнд өгөнгөө. "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олонний төлөө урсгах гэрээний минь цус" гэвэ. Амен. Энэ бол миний гэрээний цус гэж эзэн хэлсэн. Бидэнд
бидэнтэй эзэн шинэ гэрээг байгуулсан. Тэр өөрөө тахил болж, тэр өөрөө золиосуулахдаа бидний Бурхан руу очих тэр гэрээг бидэнтэй байгуулсан. Яг энийг санаад, дурсаад хамтдаа эзний зогт оръё. Хамтдаа талахыг хүртэнгээ миний дотор оршиж байгаа Есүс Христийг санацгаая. Хамтдаа дарсыг хүртэнгээ миний төлөө амиа өгсөн, амиа өгтлөө намайг хайрласан Бурханы хүүг санацгаая бүгдээр. Халелуя. Дахин залбирцгаая бүгдээрээ. Үнэхээр би Есүс миний төлөө амиа өгсөн. Загалмаа дээр цовдлогдсон гэдгийг би мэддэгч. Тэр миний амьдралын төвд, тэр миний хамгийн үнцэнтэй зүйл. Тэр бас үнэхээр миний аврал, тэр миний найдвар, түшиг тулгуур, багна, утга учир минь гэдгийг бид нэр мартдаг. Харин энэ эзний зовоор дамжуулан эзэн минь бид дахин дурсан сандахыг хүсэж байна. Ямар агуу золиос, ямар агуу зориулалт, ямар агуу хайр байсан бэ гэдгийг дахин дурсан сандахыг хүсэж байна. Би ямар үнцэнтэй, ямар үнэцнээр аврагдсан юм бэ гэж өөрийнхөө үнцнийг би бас дахин олж харахыг хүсэж байна. Дэлхийн зүйлсүүдээр химжиж алдсан бүхнээ эзэн минь орхиод яг энэ эзний зовоор дамжин би дахин босон зогсъё. Би Христих, би Бурханых, миний бүх зүйлснээс үхэл хүртэл намайг ялчдаггүй. Би мөн хамтаа болсон хэмээн энэ цагт би зоригтойгоор тунхаглаж байна. Крисмас минийх болсон. Сайн мэдээ минийх болсон. Бурхан намайг нэрээр минь дуудаж аварсан. Эзэн минь энэсний зовоор дамжуулан би тунхаглаж байна, өргөж байна. Бас зүрхэндээ шийдэж хүлээж авч байна. Тэгэхээр өрөөх болтугай. Одоо бидний эзэн Есүс Христийн нэгүсэл, Бурхан эцгийн хайр, ариун сүнсний нөхөрлөл. Тэгээ Крисмсийн утга учирыг ойлгож, Крисмс бол сайн мэдээ юм аа. Энэ дэлхий дээр аврагч ирсэн гайхамшигтай үнэн юм аа хэмээн зүрхэндээ хүлээн авч, түүнийг тунхаглахаар дуудагдсан нэгэн гэдгээ хүлээн авч шийдвэр гаргаж байгаа. Токио Монгол цуглааны итгэгчний бүрийн дээр эзний бүх артмны толгой дээр одооноос эхлэн үрд мөнхөд байх болтугай. Амен. Амен. Эзэн далдран байх болтугай. Тэгээ бүгд хамтдаа судлаасаа босоод эзнийг хүндэлцгээе.
Эзэнд бэлгийн хөргөж ирэх өргөлийн цаг байна. Тэг хамтдаа залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ. Эзэн өнөөдөр танд өргөх зүрх сэтгэл бүрийг, гар бүрийг, залбирал бүрийг эзэн та өөртөө авч энэ өргөдөөр дамжуулаад эзэн та өөрийн хаанчлалын төлөө, энэ чуулганы төлөө үнэхээр бас үнэхээр хэрэгтэй байгаа тэр талбар дээр эзэн та үнэхээр хэрэглэж ашиглах болтугай. Бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Өргөлийн хайр зохиол байгаа өдөр эзэнд баяр хөөртэйгээр өргөцгөөё. Таны сүмийг байгуулаа. Алдран байх болтугай. За тэгээд эх 7 хоногт Крисмас баяр нь байгаа. Тэгээд 12 сарын 21-нд 4 цагаас 3:30-аас Крисмас баяр нь эхлэн тэгээд эрт ирж болно. Эрт ирээд ширээ, сандал, туслах зүйл дээр туслах хүн байвал эрт ирээд хамтдаа Крисмас баяраа бэлтгэцгээе гэж урьж байна. Тэгээд эх 7 хоногт бас баяр хөөртэйгээр үнэхээр гайхалтай тэр үжиг хамтаа өнгөрүүлцгээе гэж хүсэж байна. Тэгээд
Бүгд хамтдаа эзэнд магтаалыг өргөөд өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Тэгээд хамтдаа бие биенээ өрөөцгөөе. Тэгээд тойрог болоод болж үл ойртоод гараа сунгаад та бол үнэхээр хайрыг авахын төлөө төрсөн юм аа. Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан байна уу? Өнөөдөр цагаас ихсэн тэр хэзний агуу хайр. Өнөөдөр цагаас ихсэн ихээзний агуу хайр. Бидний уулзалтаа дамжуулаа үржимсий гаргаа. Энэ хорвоо хидээ таны амьдарч байгаадаа бид бүхэн үхэрийн баяр хөөргийг ачирдаа. Та бол хайрыг авахын төлөө. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Ахамшиг тэр хайрыг авч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Ахамшиг тэр хайрыг авч байна уу? Амен. Эзэн алдарн байх болтугай. Амен. Бүгд хамтдаа их эзний заасан залбирлаа дуудацгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр тишгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлалтны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних. Амен. Эзэнд алдарн байх болтугай. Амен. Тэгээд би бинийгээ тэрврээд эзний хайраар